байгаль орчинд нөлөөтэй мө нөлөөгүй мө тэрийг л тодорхойлох. Тэгэхээр тэрнийг одоо шил хүмүүсийн бичсэн бичээгүй гэхээс илүү яг энэ салбарын бид нар мэддэг хүмүүс нь одоо энийг хоорондоо ярилцаад зөвлөдөөд одоо үнэхээр асуудалгүй юм байна гэдгийг иргэдэд хэлчихвэл энэ бол асуудалгүй явуулаад иргэд бол хүсэж чад дэмжиж чад. 26 онд гарсан эрдэмтдийн хийсэн байгаль орчны наривчсан нөлөөллийн үнэлгээгээр ерөнхийд үнэлэлтээр барилга угсралтын үед дунд зэргийн нөлөөтэй, ашиглалтын үед бол бага нөлөөтэй гэж гарсан. За энэ дотор ингээд 8 дэд бүлгээс бүрдэж байгаа. Жишээ татах юм бол агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөл нь барилгын ажлын үед бол 6 дунд зэрэг, ашиглалтын үед бол 2.5 бага нөлөөтэй. Газрын гадар хөрс, усан орчин, ургамал гэдэг ингээд нөлөөлөд гарч байгаа. Хамгийн сөрөг нөлөөл нь ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөөл нь барилга ажлын үед 8 буюу улаан гарсан байж байгаа. За юуны үед ашиглалтын үед бол ногоон бага нөлөөтэй гэж гарсан. Ингээд энэ 8 одоо ус ургамал, нийгэм, амьтны аймаг, хөрс, газрын гадрын агаарт гэсэн нөлөөллүүдээр байгаль орчинд бол барилга угсралтын үед бол дунд нөлөөтэй байна. Ашиглалтанд орсон үед бол бага нөлөөтэй байна гэдэг. Тэгээ мэргэжлийн байгууллага нь хийж болно гэсэн дүгнэлт 26 оны 13 оны бас байгаль орчны наривчсан үнэлгээний дүгнэлтэн дээр нөлөөлөл нь. За 1 минут нэмээд өгч. За ашиглалтын үед ашиглаж болно гэдэг 13 он бас наривчсан үнэлгээн дээр бол гарч ирсэн. Ийм учраас бол байгаль орчинд ашиглалтын үед бол бага нөлөөтэй учраас хэрэгжүүлж болно гэж бол мэргэжлийн байгууллага эрдэмтэд яамны дэргэдэх зөвлөл бас үтсэн байна.